Богдсум 100 жил. За манай сум чинь энэ Баянгар аймгийн сүлд болгосон энэ их богд бол түшиглсэн юм дөрвөн богд байдаг манай нутагт. Ингээд эргэн тойрон уурханган богд Баялаг Баянгарын Баянгой жинс төгөөд энэ дөрвөн сум энэ их богд уулын ар үрт нь оршин тогтнодог. Тэгэхээр манай энэ бол одоо за ер нь нутгаа одоо магтлаггүй яах вэ? Энэ говьд одоо говь хангаа авсан хамгийн одоо үзэсгэлэн тийм сайхан нутаг ар шавстай амтэн аратан грөөстэй энэ ургамлаар баялаг өвгдээцээ одоо ар шавсараа гайхагдаж байсан эртний дахлагтай латаны руу тэрийн дахлагтай байсан түүхэнд байгаа. Тэгээ манай их богд уулын чинь энэ саяхан одоо хэдэн онд боллоо? 21 он. Тэтгэл гэж байгаад тэрийн дахлагтай болсон шүү дээ. Тий. Тэгээ одоо энэ сумаар авгуулсан, үгүй нуулаар авгуулсан богд сум байгуулагдаад 100 жил болж байна. Тэгээ энэ 100 жилд чинь манай богд сум хөгжлөөр ус говийн сумуудаа ер нь тэрүүн хөгжилтэй ийм сум болж явах шиг байна. Хаанаас ирээд харсан ч. Тэгээд манай богд сум бол за та нар ч бидэндээ улсаж гайхаж байгаа. Эрдэмтэн докторууд, авиатууд, тэрийн шагналтнууд маш олноор төрөн гарсан ийм одоо оюун ахиулсан ийм нутаг. Тэгээд одоо 100 жил олонлуулах гэж байна. 100 жил болсон байна. Энэ хооронд одоо бидний өвөг дээдэс амьдарч байсан. Одоо бид амьдарч байгаа үеийн таарч байна. Бидний хойч үе амьдрын энэ сайхан нутагт одоо төрж өсөж хөдөлмөрлөж гавьяа зүтгэлээ өнлүүлж ингэж яваад одоо баярлаж явдаг. Тий. Цаашдаа энэ сайхан нутгийн төлөө хойч үеийн залуучууд бидний хойч үеийн өр хөвгүүд нутгарнаа хөгжүүлж байгаль усаа хамгаалж хайрлаж сайхан одоо улам сум орноо улам хөгжүүлж дараагийн 100 жилд хөгж дэвшиж явах байх гэж ингэж бодож байна би. За миний хувьд одоо бас нас нэлээ явж ил байна. 20 жилийн өмнө энэ богд сумд бас цөлжилт ер нь эрчимтэй нүүлэх шинжлэхтэй жилээчл шуруулсны тоо гэсч ургамлын гарц багасч гардаг ургамлын тоо цөөрч бороо усны хорооны тоо цөөрч зуршлага бас зарим үедээ тааруу ийм болж бас цөлжилт нэлээ явагдаж байгаа ийм болсон. За энэ жилийн тухайд бол өвөл сайхан өвөл боллоо, хавар сайхан хавар боллоо, хор орооч илбэгтэй тусланд сайхан болж байна. Мал сөрөгч сайхан тарга твэрэг авч байна. Төлж сайхан авлаа. Ийм байна. Тэгээд манай сумын хувьд бол энэ жил ер нь гол үйлдвэрлэл мал аж ахуй байдаг учраас малчид хөдөлмөрчид ер нь сэтгэл өндөр байх шиг байна. Ер нь сэтгэл өндөр байх шиг байна. Тий. 100 жилд нутаг маань ивэж байх шиг байна. Тий. Тэгээд 100 жилийн нийт нутгийн ард түмэн маань 100 жилийн өргөн дэлгэр тэмдэглэж сайн сайхан баярлцаагаарай. 100 жилээр цөмөрө баяртай уулзъя гэж хэлж да.